Дэлхийн монголчуудын Энбэл радио 88.1 уралдаан дээр сугат орлон сонсож буй эрхэм сонсч зуртаны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 нүбэрийн Давос баасан гарагийн ягийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ X вариатаагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч зуртанд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2023 оны 12 дугаар сарын 13-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар Ган болдын ангаранаар айлж байгаа. За өдрийн мэнд хүргэе Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар уушгаа цэвэрлэж уужим амьсгалын Читамон за мөн тон дизайн эрүүл мэндийн модон савн хамтран аялагч байгаа. Баярлалаа. За өнөөдөр чинь чи эхэлнэ. За та бүхэн одоо үдийн ачаар групп маань 23 мянган 323 мянган гишүүнтэй байгаа. Тэгээ та яг үдийн ачаар нэвтрүүлэгт групп маань нэгдээд лайк дараа тэгээд хүчилтөө постуудаа оруулаарэ. За өнөөдрийн эхний пост маань Зулаа Батбаатар гэдэг бүсгүн би өөртөө ч итгэдэггүй гэдэг хүчилтөд өгөх байна. За. Өчигдрийн Яанаг сонсож байгаад би ер нь ядаж өөртөө итгэдэггүй гэж бодтол үгүй болж таарлаа. Гинэ бид хэд нөгөө нэг чи хинт ч итгэдэггүйгээд гүрийсэн яана штэ. За яагаад тэг гэдгийг доор сэрүүлээ гинэ. Би ер нь багасаа зүүдэндээ ярина, инээн, хажуудах хүнээ зохин, тэрнэ гэл амар нойртой хөвгтэйс юм а. За гол үйл явдал нь намайг 8 дугаар ангид ахад болсон юм. Шинэ сургуульд шилжиж ороод шинэ найзуудтай болсон тул би ч их жаргалтай байваа. Өмнө нь гэрээсээ гардгүй хөвгтэйс юм л да. Тэгээ шилжиж ирсэн ангийн найзуудтайгаа амралтын өдөр кино үзэх болоод ээжээс виз үсэх чанхан даалгаар аваад харьлаа. Нана ээж Оросд сургуульд төгссөн тул их хатан үнэлтэй ээжээс виз авна гэхээр цаанаасаа л зүрх хөхөд нүдэнд нулимс цэлэгнээд хоёр завг хоорондоо хүрэлцүүл хүрхрээ урсгах нь холгүй юм гэртээ орж ирлээ. Гинтэл ээжийн аавынхаа ачийг хариулмаар санагдаж ээжийг ирэхээс өмнө хоолоо хийлээ, гэрээ цэвэрлээ, талах байрлаа, мөрөөрөө ээжсэн хоёр дүүгээ учиргүй барьж авч усанд орууллаа. Ийм ардшгүй багт юм. Ер нь бол виз мэдүүлгийнхээ материалаа бэлдээд байгаа юм л да гинэ. Тэгээ оройч болж аав ээж ирлээ. Аавч уг нь манай гэрээ ерөнхийлөгчлөө. Гэхдээ зүгээр л бэлэг тэмдэгмдөө. Ээж ерөнхийсэд тэгээ шууд ээжийн наагур цагаар өнхрөөстэй хөл гар хүзүү толгойг нь байрах зураа виз мэдүүлэгтээ зориулан ямар ажил хийснээ дуулгаад л ээжийн царайнд Мишель тодорхтой зэрэгцэн кино үзэх виз хөсөж байгаагаа илтэл бурхан минь ээжийн нүүрэн дээрх Мишель уур хилэнгийн аадар бороо болж нүдний харц нь аянга мэт намайг нэргэх зур амнаас нь гарах үгүй гэдэг зүрхийг минь нэвц сүлбөө. Ямар хийсэн. Тэгэл өрөөндөө ороод найзууд руугаа залгаад өнөө гашуудалд мэдээгээ дуулахад бол манай хэдийн нэг нь ээжтэй амралтын өдөр сургууль дээр би даалтаа хийх их үйлстэй гэж хэлээд виз авсан тул намайг энэ аргыг хэрэглэж үзхийг зөвлөө. Би санаа гаргаж өмнөх бүтлгүй виз үсэлтийг мартагнуулж байгаад 2 хоногийн дараа амралтын өдөр сургууль дээр би даалт хийх их үйлстэй тул виз олгоно гэхэд ээж ч миний мартагнуулах агуу тактикад бүдэрч би ч визээ ногоон даруулаад авав. Даанч гайтай тэр өдөр манай хамаатнууд ирээд би өрөөгөө алдаж ээж дүү хоёртой нэг өрөөнд унтваа. Маргааш нь би чинь би даалт хийх их үйлстэй тул эрт унтлаа. Чихэх шиг кино үзэх ажиллагаа шүү дээ уг нь. Тэр шууд ээж миний нойрондоо чанга инех дуунаар сэржилтэй. Тэгсэн би тачигнтал чанга гарч байна гинэ. Чагнаад үзтэл хөө тийм үү. Номын ээжтэй би даалт ийн гэж хэлээд визтэй болсон юм. Би бас тэгээд үцхүү гэснээ би зүүдэндээ уцаа таслаад өөр найз руугаа залгасан байгаа юм. Тэгээд чи зөвшөөрөл аваагүй юм. Би ээжэд би даалт хийх их үүстэйгээ хэлсэн. Зүгтээ ийм гой тодорхой ярд юм уу? Тэгээ виза авчихсан. Баригдахгүй чи бас тэгээд виза ав баригдваа гэдэл маш чанга, маш тод яриад ээжтэй өөрийгөө барьж өгөөд унтаад өгч. Өглөө нь би зүүднээсээ юу ч санахгүй, зүүдсэн ээж мэдгүй хувцас өмсөөл гарах гэж байтал ээж. Урьд хүний минь явдлыг яриад худлаа ярьсан тул гэрээс гарахгүй болоод миний кино үзэх зорилготой би даалт хийх их хүс ажиллагаа нуруу унсан юм да. Ингээд л би нууцаа хадгалж чаддгүй өөртөө ч итгэхээ болсон. Би л адаг хоёр хүүхдээ ангийнхантайгаа тийшээ зугаалгаар явна ингэж кино үзэн тиймч мөсөн гулгуур дээр тоглоно тэгээд тэгэл явуулчих. Яагаад ээж нар ингэж идэм бол зарим юм хатан байна. Тий байна штэ нэрээ. Тэгээ би бол хүний урманд нэр ээжтэй юу ч хэлж байгаагүй юм байна уу? Хаач ч. Тэр үр яг тий угаас айлын том мэдгүй би ер нь айгуу дураар өссөн. Тий айлын анхны хүүхд болооч тийм юм. Хаач тэр та
Хаачаач. Хаажчих ч тий сүулт нь хаажчих байгаа юм гэхээр хаажчихгүй гэл тэгээ гараа штеп. Биднийх болохоор чин зэрэг том ангид ороод 9 10 дугаар ангид ороод ирэнгүүт нийллэг хийх гэж л одоо ингэ шинэ жилээр ч юм уу тий. Тэгээ ингээд би өөрөө яаж ядлаа ангийн дараа заа нөгөө би тэрийг чинь зохион байгуулж байгаа штэ. За хүний 3 мянган төгрөг одоо байраа олох хэрэгтэй байна гэл тий. Тэгээ бөө юм бол зохион байгуулж байгаа. Тэгээд одоо тэр чинь яг хоноотоор явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Энэ дээр л виз авна штэ. Өнөөс дээр зүгээр хичээлээ хийн штэ. Тэгэнгүүт би ихчтэйгээ том ихчтэйгээ амар нөгөө нэг нийлж том ихч тустаа гарцаа. Тэгэнгүүт тэднийд очиж хонлоо гэд тэгээ ихчтэйгээ айгүйх үгээ нийлүүлж гардаг. Тэгээ тэр нь одоо жилд хөөрхөдөө нэг ганц манцлуутай юм дөө тий. 9 дугаар ангид нөгөө ээж гэрээс тустаа байсан болохоор ерөөс тэр зовлон мэдэхгүй. Харин нэрээ гэртээ байдаг хүүхдүүд айгүй хэцүү юм билээ. Хэцүү. Тий би чи сумын төвөөс аймгийн төвд ирсэн. Аймагт гонч бөөмэн сум дээр гонч бөөмэн. Ячил 18 км-ийн зайтай тий. Би ихтэй нэр сум явлаа гэж яваад гэсэн. Нөгөө хичээгээсээ. Тэгээд дараа сарын дараа тэгэхэд очиог юм бэлээ тий гэл тэгээд. Чи дунд нь ингээ хийдүүлдэг байсан юм байна тий. Тий тэгээд гэртээ ирэхээр чи тэгэхэд яагаад ирээгүй? Өнгөрсөн амралт өдөр яагаад ирээгүй? Оо тий би ахын тал байсан шүү дээ. За сайксна гэдэг бүсгүй. Сайхна биш юм уу? Тустаа л ингээ саадаад ирсэн шүү дээ. Юу ч өшдөг гэдэг. Сайксна. Та нар ингээд яаж юу хийдгийг, яаж крилэти хоёрыг хойж уншдаг юм те. Англиний дугуулангаас гарангуудаа тат гэдэг үгийг тат гэдэг шиг би бүр сайхна гэж огт орж ирсэн шүү дээ. За сайкс. За сайксна. Сайхна юу? За сайн байна уу? Та бүхэнд өөртөө тохиолдсон хөгжилтэй зүйлээ бичмээр санагдлаа. Манайх гэдэг аль 8 настай 6 настай 2 хүүхэдтэй л дээ. Хүүхдээс элдв янзын хөгжилтэй зүйл их гарах юм уу? Манайх саяхан тустаа гараад нэх удаагүй л дээ. Дандаа гэр хороолд байсаар угаад байр гэдгийг нэг сайн мэдэхгүй манай хоёр. Гэртээ байн гултна. Нөхөр бид хоёр ажилдаа яваад л өгнө. Нэг өдөр ажлаас ирсэн чил ээж хорооллоос дугуугаа авчираад амбаартаа хийчихээ л та гэдвэн. Би ч ойлгодгүй. За дараа нь олъё гэдэл тэгсэн гисийгээл орхичлаа. Хэд хоногийн дараа дахиад л нөгөө амбарны талаар яриад эхэллээ. Чи амбаартаа орж амьдэр би ээж аавтайгаа унтна гэдэл. Нөгөө хоёр хүүхд чинь хоорондоо хэрэлдээд унлаа. Би гайхаад миний хүү манайд амбар байхгүй штэ ихчигээ хааш нь оруулах гээд байна гэж асуусан чинь байгаа штэ та мэддгүй мөл гэж байна. Би ч гайхсан чигээрээ бодоод хорооллын байшинд байдаг амбараа л яриад байна гэж бодоод байсан чинь энэ байна штэ манай амбар гэж заагаад ороод үзсэн чинь балконыг хийлж байгаа юм байна. Нэрэл тэр чинь байрны амбар үсттэй л чинь. За гүйлтэй. Гөө үнэн штэ үнэн. Яг харанхуй өрөө байвал харанхуй өрөө амбартай. Гөө би үгийн хүүтэй санал нэг вэ. Яг айгуугүй монголч байгаа байхгүй юу? Нэр амбар шиг тэрэнд амбартаа оолдог юм болохгүй нэрэл аваад. Чи гойд наадгаа гоёор бодолтоо террас мрас гэж. Юу яасан террас? Амбарн дээр гараа суухыг террасн дээр гараа сууж болно. Үгүй балкон ч гэр ороод ороод зүгээр заяа дээвэр дээр гараа сууж ам байшингийнхаа. Гүү нэрэ балкон ч амбар шүү. Йоо. Анлиг аваа хийж гэн. За Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тонот дизайн эрүүл мэндийн модон савн хамтран ажиллаж байгаа. За энэ модон савн гэдэнгүүт юу яах юм бэ? Гэртээ ажил дээрээ бүр хаач авчиад нэг болон тохой тааруулаад хийчих болдог. Тэрүүгээр их давуу талтай юм байна. Тий, магадгүй зүгээр нэг хүний саавн гэж байдаг гэдэг. А дээдлний чинь 4 хүнийх байгаа тий. 4 хүн орох. Нэг хүнийх байж болно, 2 хүнийх байж болно. За 4 хүн орох саавн. Тэгээ гэрийнхээ нэг болонд тэр үтэл харанхуй өрөөгөө тогчлоод сав хийчих болох юм л шүү дээ. Манай харанхуй өрөө. Зам бол балкон дээр хүүтнийхээ амбар. Ой чи ажил дээр хурж ирэхээрээ дотор өмдөө тайлаад дан өмддөгөө байж идэг үсттэй. Тэгдэг. Би чамаас гуйж нэг цайны цагаар хөгжим сонсож ном уншихын оронд энэ ажил дээр байгаа тэр хүлний саунд дотор нэг хүлээгээ суугаат гаач. 30 минут. Гүй мөн сайхан шүү.
Доороос массажлаад тэгээ нэг гоё халуун дүүгээд. За, аимш тоглол хийчин тий. Өвдөг хүртлээ. Үгүй аимсаа тайлаад одоо нөгөө юу улавч өмсчих заяа. Шууд ингээд нүцгэн үлдэн дээрээ тэгээ хийчих заяа. Тэгэл зүгээр сайхан массажлаад халуун оргоод гिचнээ сайхан гэж. Хөлний массаж тий. Тийм. Нэг гоё айгуу гоё хөл амардаг аахгүй. Жижигхэн хөлний массаж хүртлөө нийтнийд. Харин тийм. За тэгээ та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9777 111 гэдэг дугаараас авах боломжтой. 9777 111. За тэгээд өөрөө нүдэрээ үзэж гараараа барья. Яг юу яриад ямар сав яриад байгаа юм бэ? Нэг л авсаархан өөр хим яриад байгаа юм гэж бодож байгаа бол дунд голын Урангаан нөгөө барилгын удаагийн төвийн А47 48 дугаар полигон дээр очиод нүдэрээ үзэж гараараа барьж болно. Шоурум дээр нь очиод үзчихэж болно тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Тонот дизайн эрүүл мэндийн модон савнараа хамтран аялагч байна. Баярлалаа. За дараагийнх нь төмөр төгөлдөр гэдэг залуугийн сохор хар гинэ. За. Нэг өглөө ихэрт бослоо. Үеэлтэйгээ хамт хэн ч басаагүй сэрээгүй байхад за ярд сэрсэн юм чинь юу их вэ гэж тархиа гарчлах шахуу бодож нэг адын санаа тархин дон гэл үеэлдээ санаагаа ялтал дуртай байна. Нөгөө санаа нь унтаж байгаа хүмүүсийн гутланд сохор хар хийх. Нөгөө нэг хорхоог яриад байгаа юм байна тий хар хорхоо. Унгадаг хар. За. За сохор хар барих ажилд хамцаа шонлоо орлоо. Хөдөө ирнээ сохор хар олдоц муутай жаахан луудах юм бол хүмүүс хэрчих гээд бас л их яаруулж нэгнээ сандрахсаар арай их хэдийг өрөөд хүмүүсийн гутланд хийж гарлаа. Эхлээд эмээхийн дараа нь энэ халуулнаа яг тий. Дараа нь аавын, ээжийн, нагад зах ихчийн гэсээр нилээдгүй хүмүүсийн гутланд хийж гэлээ. Нагад захын гэр бүл 100 манад ирж гисэн үеэл бит хоёр нийлхэрээ түүвэн жинхэнэ ясны эвгүй хоёр байла да. Энэ яг гол ярианд орё. Хүмүүс эхнээсээ хашгирч уурлаж эхэллээ. Бүгд гутлаа өмссөн хэрэг гутлан дах сохор хараа няцлаал ямар муухай үнэртэй байсан болоо. Энийг ингэ няслангууд өмхий үнэртэх юм уу? Гэхдээ унгахаар өмхий үнэртэх гэдэг би үнэрлж мэддэггүй. Эхнээсээ бид хоёрыг сэжиглэж эхэллээ. Нагад зах намайг босхойг харчгаж энэ хоёр л эрт болсон гутланд хорхоо яасан өөр хүмүүс босоогүй байсан гэдэл сүулдэ яах ч аргагүй баригдаад хэрэгээ улаагаа зогтлаа. Тэгсэн ардаас имээ үйлсэн хазаас нь турсгнууд ясан хавталцсан туучинууд гэж хашгирч байна. Бид хоёр ч харсан ч хараагүй юм шиг зүгцаар жалган доош нуугдлаа. Өглөө 7 цагаас өдөр 2 хүртэл. Бүтгөө хоёр шаар. Хоёулаа нарны халуунд ам цангаж хатаж үхнэ. За ингэж бахаар очир тоосоогүй үлээ. Ангаж үгснээс дээр гээл нэг л их баатар шиг үеэлээ чирээл гэрийн зүг алхлаа. Гэхдээ л дотроо нэг л их баат очоод яах вэ гэхээс зүрх хүстэй. Гэрт ордол бүх хүн өрөм талхтай эдээ сууж байна. Хинч юу ч хэлэхгүй хүүхдүүд зүхтаад ядраа байлгүй гээл өрөм талах ид гээл чигтэйх. Бид хоёр гайхчихлаа. Гим исэн хүмүүс додуулахгүй өрөм идээ сууж байна гэдэг бол гайхамшиг. Тийм шүү. Эхний талхаач дайжгүй идчихлээ. Дараагийн нэг өрөмдөд талхаа хоёулаа аздал нэг л сонин нялх гээл явчихлаа. Яасан байх нь вэ? Манай томчууд бид хоёрын талханд сохор хар хийчих. Яана. Бүр идүүлсэн биш тий. Бид хоёрч пүү ба тэрүүгээр нэг юм болж аягтаа ус хийсэн байхаар нь үеэлтэйгээ амаа зайлтал амар шороог давстаас пүү ба гэж хэлээд бид хоёрыг ингэж хүн чадаараа гэд гэрээс хөвөө гаргач. Юм уугаагүй амнаас хорхооны өмхий өнөөс авахгүй. Дээрээс шороог усаар амаа зайлсанд нүүр бүр ам цангааста ингэсээр нар буухын алдад гуйж байж гэртээ орж уух юмтаа золгож байлээ. Одоо ярихаар аманд өнөөх муухай хорхооны өмхий амтдсан шít. Аах бит хоёрын паян дуусахгүй. Энэ пост газар авбал мориноос чирэгцэн тухайга бичнэ гинэ. Мориноос. Ямар амар хүн мориноос чирэгтэй тагтах. За бичээрэй. Тэр сохор хар тийм муухай үнэрт. Ямар ч сан ингээ нэг няслахаар ингээ бөксөө оцоолгоод унгадаг л та. Тийм үү. Тийм унгадаг хар гэж нэрлэдэг. За. За унгадаг хар, биндэг хар, сохор хар. Биндэг хараа. Тий. Төдийс том хар орхоо штэ. Гэтэ тийм олноороо байдгүй юм да. Их сайнтаа л 1 2 л байдیں۔ Бороо орсны дараа. За хүрэл тоогоо Бямба гэдэг залуу. За. Тэрсгэн өссөн бага насны эгчдүү хоёр байдаг юм. Орой болохоо орол гэрийн даалгавар хийлгэнэ гэдэг ёстой алаан байгаа юм чинь. Эгчин жаахан өөрийн даалгавраа хийнэ. Дүүдээр нэрээд л банк хоосорсон машин шиг л таг. Ингээд мэрэгэн санаа төрж нэг ороо өнөг хоёроо өмнөө суулгаж угаад эхлээд эгч рүү нь хандан за хэрвээ чи дүүгийнхээ даалгаврыг хийлдэгвэл чамд 1000 төгрөг өгнө. Дүүд нь харин чи хийвэл бас чамд 1000 төгрөг өгнө. Харин чадахгүй бол та хоёр надад 2000 төгрөг өгөөрэй гэж гуруула гар бариад тохиролцлоо. Үүнээс хойш гэрийн даалгавар гэдэг хэцүүхэн ажил нуруун дээрээс авагдчих. Тэр хоёр ч ажлын цалингаа авахын тулд аль аль нь хичээл зүтгэл гарган асуудал шийдэгдсэн юм да. Бас шинэ жилийн бэлгээ өөрсдөө гарч мөнгөөрөө сонгож авахын гисээ гэж байна. Оо за айгу айтлаа шийдсэн юм шүү. 1000 төгрөг бадаалаа.
За, инхтайван цэвэг дорж идэг залуугийн хөгжилтэй дүүхэн 2007 лүү 8 оны үед манайх гэж айл ажгүй өгөөд алаад өгдөг гэд гэр хороолол гараад гахаа маллах юм болоод энэ тэндээс гахаан тороо худалдаж аваа та. Нөгөөдүүлээ эхлээд багнаагаас авдаг, алтан очроос авдаг, гонгоргоогоос авдаг гэлээснэ. Нэг мэдхэд алтан очор багнаа гонгоргоо гэж нэрлдэг болсон байсан. Яг тийм. Ганц 2 жил болоод нөгөө хэдийгээ гаргах цаг боллоо. Ажил дээр яжсэн чинь нөхөр залгаад энэ хэдийн алийг нь гаргадгийн бэлээ гэхээр нь цуг ажилдаг хэдээсээ жаахан холдож байгаа л цонхроо харж агаад багнаа торгоо хэлээ. Алтан учир тарган байгаа гэлээ. Илээ гаргая. Дараа нь багнаа гонгоргоо хоёрыг шахаж агаад 10 тонож байгаа гаргая. Яа зүгээр. Ярьж дуусаад эргээд харсан чинь 5-аас 6 оны 10 эднүүд над руу ингээ харчихсан. Бүгд хийж байсан юм орхиод чив чимээгүй болсон байдیں۔ Би гайхаад яасан бэ гэсэн чинь чи сая юу ярьчих вэ гинэ. Гахал ярьж иртэй гэсэн чинь манайхан саваад унцсан. Гаргах хүртэл тэр нэрнүүдээр нэрлээд зүгээр исэн. Гаргах болсон ч л эвгүй юм бэлээ. Тэгэж гахаануудаа хүний нэрээр нэрлэгээ байсан гинэ. Яа, нэрээ тэгэж тэр чи. Ёрээр юм бэ те. Яа, автобусанд хажууд нь багнаа гэж нэрдэг юм байсан юм те. Одоо наад багнаа гаргахгүй. Ёо, алтан очор тархан байгаа. Их гаргая. Яа, би тандаг гахаан тараатаа бол мөөгийн гэдэг нэр өгнө. Тийм байлаар тийм. 2 жил борсож байгаа мөөгийг гарганаа. Би ч гэсэн чамд гэрээгээ тийч гэрээд чи гэрлээ гэдэг нэр өгнө. На гэрлээ чи яасан гинэ? Тийм үү. Зарч. Шот дургуур харин тийм гэрлийг зармаар авах. Чи жоо наваа шахаач. Жохон таргалуулж байгаа зарна байгаа да энэ чинь. Йоо, за. За. Цолмон Бааса гэдэг залуу энэ яг урт юм байна. Хоёулаа хамтраа хэлж байгаа юм дэлгүүр хэмжээ аялагч өргөчтэй тийм. Дэмжээ хэлж чаа. За, Улаанбаатар хотод 11 цаг 29 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Монкрем 35 жил хөвгтэй Монкрем компани халгаа брэнд дэмжээ ажиллаж байгаа. Өс суухны бүх асуудлыг шийдэх халгаа брэнд болон клиник салонтой холбоотой хуудас 7711 43 73 7711 43 73. Өс суухны асуудал шийдэх бүх бүтээгдэхүүнүүд за үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч халгаа брэндтэй баярлалаа. За, Цолмон Бааса гэдэг залуу зэрэг татлагын үзлэгт гинэ. За, үүнийг ярих болохоор л инээ түрээд байдаг юм. Бас л задгай болохоор бичхүү байх уу гэж бодож байсан. Өмнөх дугаарт мөөгийг хэсгээс нь ярьж байна. Тэгэхээр энэ болсон явдал бас л газар аваад хүмүүс мэддэг болсон юм байна бичгээс. Угтаа ийм юм болсон юм аа. Цэрэг татлагын комиссар найзтайгаа хамт орлоо. Тэр үе чинь өнөөгийн шиг бандаж энтерчгүй шалдан голисон гуайлан шиг нөхдүүд араараас ойчрлоо зогсдог байлаа шүү дээ. За, дараа нь бодох нэг хүмүүс дээр туршилт хийдэг өнөөх Японы 737 31-р анги чинь туршилтанд орох хүмүүсээ гуайлан гэж нэрлэдэг байсан нь ийм л харагддаг учраас тийг нэрийддэг байжээ гэж боддөг юм. За тэр яах вэ? Тэгээд л өнөөх чармаа шалтан нөхдүүд чинь цэрэг татлагын зарлангийн хуудас паспортаараа өнөөхийгөө тагалсан маягтай бариад эхний эмчтэр очин доо. Тэгээд сүүлрүүгөөж тойргийн дундаас цайн гихчил болно. Нөгөө таглах маглахчгүй утгагүй болчихно. Үнэндээ эхний эмчтэр үзүүлэх гээд араараас шалтан нөхдүүд ойр ойрхон ойчрлоо зогсож байхад нөгөөхөө таглалгүй ч яах вэ? Бас эмч хүүхнүүдээс баахан ичмэр болдог байлгүй. Тэр үеийн паспорт ч том доо. За тэгээд хив бус 3XX хэмжээтэй бол паспортаа дэлгээд ч болов хаачих нь уу. За харин одоо ч үнэмлэх гэж хөөхөн жижиг юм. Нэр инки тэр үнэмлэх хаахад нэмэргүй болоод л өнөө цэргийн залууст үзлэгт орохдоо төрсигтэйг ордог болсон юм болов. Заавал энэ ч яах вэ? Том зааланд тойруулаад нэг ширээний хажууд эмчнэр суугаад үзлэгээ хийн. Миний ээлж болвоо. Манай найз миний арын хүний ард ойчртай. Эхний үзлэг хийж байсан эмч маань мэдрэлийн эмч хүүхэн. Нөхдүүдийг өвдгийг нь ачаал суулгаж байгаад л нэг талдаа хаймрын зөөлөвчтэй жижиг төмөр алхаар өвдгөний нүдний хажуу зохиж рефлекс шалгана. Зохихтой зэрэгэл атсан хөл өшөглөх хөдөлгөөн хийж байвал тэгээ тэнцдэг байсан юм уу та? Би ч эхний хоёр дээр очиод 3 дахь эмчтэрээ үзүүлж байв. Арьс өнгөний эмч. Эргээд хар тонгойл гэчихэд тонгойлоо ангаалах гэж ичгүй. Яна би ичээд байна. Гүр чи тэр эмчнэрийн нэг байсан бол яах вэ? За ангаалах гэж шүү. Би ч буруудулсан байх алцаа гэж байгаа юм байл гэж одоод л тонгоосон жигтэй жаахан алцаагаад л зогс. Тэгсэн эмч нилээ ааштай гар хоёр гараараа таталтаа гэж байна. Тэгсэн хоёр сайхан
альма ангайлгаж татах юм байж. За тэгээд хөглж байсан чинь эхний ширээний тэнд эмч хүүхэд тастаас хөхрөөл бөө инээдэн боллоо. Хэрэг дурлаад харс чинь манай найз мэдрэлийн эмчдэр очихсон. Царайн jas улаачихсан зогсож гинөө. Хажууд нөгөө эмч хүүхэд чинь илгээр явах нэ. Хойн зогсож байсан залуус баахан жуумал заастай. За тэгээд ингэж тэгсээр үзлэгтэй ороод гарч ирлээ. Найзтайгаа уулзаад л юу болсон талаар асуу. За юу болоод амтын үнийг илгээр авчих шахаад яваад байгаа юм бэ гэсэн. Ийм юм болж. Манай хүн яг пассворд зарлангаан урдаа бариад л өнөөхийгөө таглаад таснууц амт яваад очихгүй. Тэгсэн эмч хүүхэн эрүүгээрээ өнөөхрөө заагаад за яагаад маяглаад байгаа юм? Наадхаа ширээн дээр гаргаа тавил гэж. Эрүүгээрээ заасан эмчийн буруу ч гэж юу ах вэ? Уг нь барьж явсан пассворд руу заасан юм байна. Мань хүн буруу ойлгоод өнөөхийгөө ширээн дээр гараа тавьчих. Яг чиний ярьсан болсон юм. Тийм байна. Манай хүн бас овоо биерхэн хүн л дээ. Тэгээд өнөөх ширээн намхан гэхээр манай хүн одоо бас болоогүй жаахан дахимаараа нугуулсан бололтой юм аа. Тэгэхээр чинь юм чинь илгээр явахаас яах вэ? Бас болоогүй балаа хүүр чинь өмнөөс нь жижиг төмөр алах барьчихсан эмч байхад ширээн дээр гаргаж тавиад байхдаа яах вэ? Манай хүн харин хинэгчгүй цохиж үсттэй багтаа гэж бодсон. Ай нөгөөтг нь ширээн дээр тавилж байгаа. Алгаар тааш үсттэй. Йоо автаа хайр зөөлөвчтэй алах юм зөвхөд зөөлөн байх болов гэж зурсгийд зэтгээд амжсан байгаа. Сайхан баларх юм аа л гэж. Ямар амар хэрэг вэ ёо. Им чин ингээ хөөх юм тэр эргэтэн рүү ингээл тоншуул манай тоншуул цохиулсан те. Ингэдэв ах гэж бодоо. Цохиул тэгээд хөдлөх бах та те. Нөгөө юу мэдрэлтэй эсгий шалгаж байгаа юм байлгүй. Йоо. За Батбаатар Бямсур гэдэг залуугийн хөгжилтөд өгөх нь бензин ба зүүд гинэ. За. Өчигдөр орой бибээр бензинийг өөрийн боломжит бүх сувгаар хайлаа. Найз нөхөд танил талаас бензин өгч буй шатхуун түгээх станц байвал хэлээрэ гэдэг улигт анхааруулгыг бүх сувгаар шидсээр л байлаа. Би бүр яг одоо бензин шатхуу өгч байгаа газар хаана вэ? А92, А95 бензин хэрэглэгчдийн групп гэдэг хоёр хамт олонд илсээд хайсан ч тусыг ис олоод бензин хайж гараад нэмэргүй гэдгийг мэдээд унтахаар шээдв. Унтахын алдад утас догроо байрны маань ах нилээ таламцуу. Бензин өгч байгаа шатхуун түгээх станц мэдчихлээ. Гараа дээр хуйлаад цуг гарах уу? Би өнөөдөр машиныхаа банкаа дүүрэгчсэн гэж авч байна. Оройхон залгаж асуухад ах нь 10 хоногийн өмнө л авсан бензинээрээ л явж байна л да гэж яасан хүний банкын цэжүүхийн байдлаар дүүрсэн явдлыг би нэгэн шалтгаанд олсны үзүүр дээр уяатай байгаа ганцаагаас зайлахгүй гэдгийг мэдэлгүй дээ. Бензин хайж яваад бүтлгүй болж буцаж ирэнгүүтээ хамтдаа 100 татах тактик гэдгийг төвөггүй ойлгоод татгалзаж орхив. Бензиний хомсдол хүний мэс чанар, мөн чанар хоёрыг хүртэл амар өөрчлөх юм да. За ингээд унтаж амархаар хэвтлээ. Бензиний тухайн адалт явдал зүүд инхүү өрнөвөө. Би энэ бензин авахаар шатхуун түгээх станц дээр ойчрлож байтал юугүй машин маань унтрах боллоо. Шатхуун түгээх станцын түгээгч дээр очиод учраа хэлээд гуйвал 30к өгчвөл шууд очрын урдуур оруулыг нь. Би ч зөвшөөрөн мөнгө өгөөд машин асаагаад түгээгүүр дээр аваад иртэл цахилгаан тасраа таг харанхуй болчлоо. Хүү яав юу болоод түгээгүүр цахилгаангүй болчихоо эрчим хүчний их үүсвэр бол тасраагүй болтой танаа офис өрөө чинь гэрэлтэй байна уу гэтэл түгээгч манай түгээгүүрийн эрчим хүч Орос улсаас тижээгддэг юм аа. Харин офис бол Монголын эрчим хүчний их үүсвэрээс тижээгддэг. Орос улс эрчим хүчээ таслахаараа хизээ залах гаач хийддгүй юм өө. Хизээч цахилгаан эрчим хүч ирж магадгүй ч хэлээд би засах газар руу явлаа гэд элтэд зүхтаад юм да. Саяхан энэ жилийн гишүүн сэтгүүлчийн eerсэн асуултанд хариулах гээд eerч муурч явахдаа гинт бултаж 0 яваад орчихсан юмдаг. Сэтгүүлч үүдэнд нь хүлээж энэ тухай ярьж байсан санагдана. Тэрийг л зүүдэндээ ургуул болтой. Түгээгчийг манаа зогсож байтал шатхуун түгээх станцын урд жалгаар бөөн үер урсаад ирлээ. Би хажууд хүнээс асуу. Энэ юу урсаад байна? Бензин юм шиг харагдаад ах юм. Яагаад бидэнд олдгүй бензин ингэж үер мэт урсан вэ? Энэ хаашаа урсаад байна? Үүнээс аваад машинтаа ичхүүл зүгээрээгүй л сайхаар. Энэ хятад руу урсаж байгаа бензин л дээ. Үе ингэж үер болж урсдээ. Чи авчаад бол машиндаа ээж болно штэ л гэж байна. Даанч утгаад авъя гэсэн ч надад сав байсангүй. Хаанаас ч юм сав болоод нөгөө жалга дээр иртэл саяхан оволцон урсаж байсан бензин юу ч байхгүй хуураа сайр болчихсон байв. Буцаад шатхуун түгээх станц дээр иртэл нөгөө оочрлож байсан олон машинууд алга болчихжээ. Түгээгчээс асуудал бүгд бензин аваад явчихсан. Одоо бол чинхнээсээ бензин дуусна гэхгүй. Орс гарц хаах гэж байна.
та машина гарга гэж юм. Орц гарц хаахаар том кран ирчихсэн. Бас нэг машин дээр барилгын суурийн том битаа аччихсан байна. Түүнийг кранаар болгож бүр нам хаах юм гинэ. Өө, ёстой fuck юм а. Ядаж жаахан бензин өчгөлдөө. Би харих бензинтэй болмоор байна. Очрлож байгаа тамга бензин дууссан гэвэл бензин үнэхээр дууссан. Та чирүүлж болно. Чирэгч ирчихсэн байгаагүй. Чирэгчийн жолоочоос хідэр чирхүү гэтэл 10 саяар л чирнэ. Үгүй бол машин чинь эндээ үлдээд энэ шатхуун түгээх станцтай хамт машин чинь эвдэгдэн дээ. Та сая харсан мэт ээ энэ шатхуун түгээх станцаас болоод үер болоод байгаа. Үүнийг одоо нурааж эхлэх гэж байна. Тэгээ чирүүлэх үү яах вэ өөрөө мэдгэж авч байна. Яваад өөр машин олж ирээ гэдээ алхах гэхээр хөл ургаш гიშгтгэ болоод хашарах гэсэн ч ам нэгддгүү. Ийм шаналгаат зүудэндээ даруулж тарчилсан би гинт сэрж өөртөө маш их баярлав. Зүүд хүртэл геополитикийн байрлалын хэцүү хатуу нөхцөл улс төр нийгмийн зовлон шаналлыг агуулсан шинжтэй болоод аргагүй цүүн цаг нь ирсэн боловтой. Шээжгээ цаг харуул 4 цаг өнгөрч байна. Хин онлайнд ногоон гэрлээ асааж өгөх хэмээн хэрэг дурлал найз маань ногоороо дээж гин шүү. Энэ яг бензин авч байгаа унтаагүй гэж мэддэг таваар ш та. Би чат руу ийм бичв. Хай унтаач олсон уу? Олоогүй. Би түрүүн очрлож агаад 30 кад 95 ижлээ. За болж дээ сайхан амраарай. За тэр энэ олсон л учиртаа би зөв таажээ. Тэгтээ очрлож 30 кагийн 95 ч дээ. Тэгээд дараагийн шатхуун түгээн станц дээр очрлож авах хооронд машин халаагаад дуусах шүлс шүү дээ. Ингэж бодоод хэвтэж байтал дахиад унтчихжээ. Дараагийн зүүдийн үргэлжлөө. Бурхан минь дахиад зүүдлээ нас нүүдгч. За Нөгөө шатхуун түгээх станцыг чинь нураагаагүй болтой. Би нөгөө түгээгчтэй хачин сайхан найзууд болчихсон. Бензиний хомсдлоос үүр дангижирсан тодорхой байна. Энэ удаагийн зүүдэнд бензин юр үзэгцэнгүй. Гадаа засан шуурга шуураад би нөгөө офисын өрөөнд нь түгээгчтэй аяган дүүрүүлсэн боорцог дээр өрөм хаяад хачин сайхан хамтдаа сүтэцээ ууд сунгаа жинхэнэ хоб базаж явах юм аа. Түгээгч хүн хэлж байна. Хоёулаа хамтраад фэйсбүүкт бичлэг хий. Хүмүүсийн сурчлагаа хийж өгье. Одоо хүн болгон л хийдэг боллоо. Real story хийж гинүү. Би түүний нүүрлүү яах вэ гэсэн шиг гайхаад бодоо суугаад ах юм. Товчхондоо тэр түгээгч хүүхэн осорч ямаа болон номин гэдэг хүүхэн хоёр шиг хослоод нүүр ном далаад өгөөлгээд байгаа юм шиг гинэ. Ингээд нойрносноо сэрснээр уурч үний адал явдал зүүдээ дуусглаа да. Тэр нүүр номоор сурчлага хий гэдэг нь гүнлагаас олсон гарцаа гэж бодож байна. Өчигдөр орой нүүр номоос скролдод суутал Монголын хамгийн олон дагагчтай Ламжавын гүн далаа гэдэг хуудас нүүр ном төлбөртөө сурчлага хийн гэсэн лайв нь миний таймлайн дээгүүр дайраад гарсан юм л да гинэ. Ямар амар зүүдлэх юм бэ тий. Бацраа. нэр айгу бодтой байна. Яг ингээд нэг юм нөгөө нэг үер өнгөрсөн зунаас ахуулаад ярьсан биз. Нөгөө шатхуун түгээх станц цаас холиол өстө авч гисэн юм биш. Супер зүуд байна. За СК гэдэг залуу Монгол шинэ жил гинэ. Бүгдээрээ нэг том харанхуй өрөөнд орж суuna. Нэг ананастаа дахиад идэнэ. Көтлөгч даруй 3 татуулна. Ширээний даргач гинүү дамиран томилно. Би заавал нэг том багны ард суух юм аа. Ер нь ямар ч танхимд нэг тийм яайтай гэсэн хитэн сайхан баг нь би. Бүр бодлогоор булан шахаж энэ төр. Та зоогт харагдахгүй. Саатай 10 царай, саарл 3 түлээ. Хийх юм олдохгүй нөгөө зүүг татцгаана. За нэг халж бүлээдсэн болоо тайзруу бүжиглэхээр очино. Бара бэрэ. Умбаки үр умбаки интергээл. Тэнаасаа гоё аяллаа. 2005 оны гэж штэ. 2005 оны хит онууд явгууд хүмүүс нэгэн дугаар үү гэж орилоод гараад ирнэ. 80 оны бүкс 90 оны төрүүч цугулсан бололтой. Учир нь тэд нар яг энэ дуу хит болж явах үеэр Барсав их хэсэж дүнцэж явсан бололтой юм. Энэ дуунд альч байгууллагаас нэг тийм төрмөл эвсэлтэй гоё ахагч нар үнэн сэтгэлээсээ баясан. Дэндүү өөрийнхөөрөө бүжин наадах нь хамгийн үзүүштэй бас харуулжтай. Тэр хариу маривныг үнэн тоохгүй тэр нь гоё. Хэрвээ ахаа дэлгүүр онгооч гэвэл яадаг хүүрэ гэдэл симбитл татаж аваад найх болгоо. Уянгийн бүжиг хамгийн бариндтай найхлаа, ганхлаа тэгээд л болоо. Хамгийн гоё нь хүмүүс тэнд мөрөө тэврээд буу халаа наачна. Ажил сайн уу энэ төр тийм ширүү найр хавтгаар нь навс согтсон тогруу шувнууд толгой дээр нэг тийм нүүгэлцэн их хар юм овоолцоход л энэ тентхийн болон чигдэн сууж хин нэгэн сэтгэлээ уудлан уйлан урсан тэр будгна. Бөөнөрө караоке орно, бүр согтно. Намайг дагаад цэнгийг бүгд нэг удаа өглөх гэж оролдоно. Бусд нь төрн. Сүүлдээ микэ унтраан гинт нэг багийн тэр булангаас сүүний үнэ гэдэл эхлэхэд дахиад л ойлгомжтой. Бүр сүү үнэртэл найрлна. Ингээд нөгөө сайхан овоолсон үс түлээрч, даашинц, утаарч шинжил хиншүүтэн. За баярын мэд гинэ. Энэ нөгөө нэг
Ганц хөлөнгийн бичээдсэн юу байна? Гэтэ одоо ингэж барилгаа болцоо. Болцсон. Тий энэ бүр хэдийн баг 10 жилийн өмнө ганц хөлөн бичижсэн. Аннаас та дахиад ч идэхэ болцоо. Аннаас дахиад идэхэ болоод баг 4 5 жил. Тийм штэ. Одоо наа ингэ шинжил хийх үе чи өнгөрсөн гэж. Энд чи нэг 2010 оны үеийн шинжлэх тий 7 нөгөө нэг танхаа ёроолч гэдэг нэг нөхөр өгдөг штэ тий нэг тэгсэн чинь тэр бүр илэг аваайцаа тэр чинь бас шинжил хөтөлт юм байна. Тэнгүүд заас нэг зарим нэг шинг чинь л аргуу штэ ганцхан намайг авчна. Өөр юу ч яваа нөхөр тэгээд дуулна тий бүтэн 4 цагийг ганцаараа авч явдаг гэж аахгүй. Тэгээ чи яах вэ гэсэн чинь за би ч бас нэг юм асууцаа. За. Оюутан бал худалдаж ав. Ямар бал авсан бэ? Мэдхгүй. Ингээл нэг цаг авчдаг гэсэн. Хүмүүс очиж асуу. Ямар болсон? Яа, би бүр татчих онлайнээс. Яа. Сэргэлэл хүрээ. Бас аргуу байгуулгууд ээштэй ганцхан намайг авчна гэж. Өөр явж нэмэр аа. Яа, тэгжэл нэг монитор гэдэг нэг балаа юм болно. Тэр бэлэг авж байгаа өгөлдөж байгаа хүмүүст бол гоё л доо. Яг надад бол хэцүүлдэ гэд. Ер нь бол хэцүүлдэ яач ч утсан. Яа. За Улаанбаатар хотод 11 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар уушгаа цэвэрлэж уужим амьсгалын Читамон хамтран аярлаж байна. За, Читамон болохоор за Читамон плюс гэдэг ийм сироп байгаа. Цэр шингэлэн за ховлохын за цэр шингэлэх юм байна. Хүүхдийн өвчний эмчилгээний удирдамжинд хоргүй зөөлөн бэлтгэл гэдгээрээ орсон. Сахаргүй. Аха. За тэгээд Читамоны найрлаганд орсон одоо яг бидний хамгийн сайн мэддэг багасаа л одоо ууж ирсэн чихэр өвс, ганг өвс, тарган ширгуур баггүй юу? Найрлага. Тийм байна. За чихэр өвс нь мэдээж цэр хохлох өрөвсөл намдаа гарахлаа дэмжих үйлдэлтэй. За ганг өвс бол гуурсан хоолойн салт бүрхүүлийн үйл ажиллагааг сэргээж өвчин өсгөөч мөөгөнтрийн өсөлт төвшлийг саатуулах юм хүчтэй үйлдэлтэй гинэ. За тэгээд тарган шир бол цэрийг хохож гадагшлуулах үйлдэлтэй. За ингээд яасан байх нь яг энэ уламжлалт одоо эмчилгээ юм да энэ бол тий тэгээд энэ гурыг нийлүүлээд Читамон гэдэг бүтээгдэхүүн гарсан байна штэ тий. Тэр наалдаа цаагтай шүү газар чинь тэгвэл сахартай биш чихэр өвсний чихэр юм байна. Чихэр өвс. Тийм гоё. За бүх химийн сангуудаар борлуулагдаж байгаа. Тэгээд чихэр өвсөнд бол утасны дугаар хэрэггүй гэж. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар уушгаа цэвэрлэж уужим амьсгалыг Читамон хамтран аярлаж байна баярлаа. За дараагийнх нь чинийхтэй чинийх. За Редка гэдэг залуу. За сая дэлгүүрт юм авах гэж зогсож байлаа. Тэгсэн хэдэн багийн орж ирээд мөнгөө босгож арай гэж ганц шил ярих авлаа. Тэгснээ айгахгүй одоо яана гэж хоорондоо ярихаар нэг аягаад өчлөө. Нүдэн бүлдгнээд баярлаа ахын дүү гэхээр нь яаж бас аяггүй уух вэ гэж дотроо бодоо зогсож байтал нэг нь нөгөөдөө зовлон мэддэг уудгал ацаа байна да гэдэг чинь навдын ингэнэ. Баяршир хамт уух гэжсэн юм шиг үстэй. Гүү. Яг та бас эр хүм тий нэг 50 ягаа аваад өчөөд явах тий. Чи бол авч өгөхгүй юу? Айгүй. За, гантуя аюур сан гэдэг бүсгүй. Их инээдтэй биш байж мэдгч надад их хөөрхөн санагдаад байдгийг. Манайх 4 насны зүрхтэй 2 хүүхэдтэй. Том нь хүү, бага нь охин. Хүү маань багаасаа baby tea үзсээр байгаад англи хэлээр хэлд орсон нөхөрлөө. Охиныг 1 нас өнгөрч байхад охин маань хар дар зүүдлээд шүн уйлаад болдгүй. Нөхөр бид хоёр гандан гарч ном уншуулъя гэж яриад нэг амралтын өдөр гандаа явахаар боллоо. Тэгээд гэрээс гарах гэсэн хүү маань асууж байна. Ээж хааж гэж байгаа юм. Гандаа орноо. Тэр чи юу байдаг юм? Лам нар ном уншдаг газар байхгүй юу? Хүү тэрийг чинь ээж library гэдэг штэ. Номынсаа гэж. Лам нар ном уншдаг газар байдаг чи хүүн. Тэр чинь ээж library гэдэг штэ. Тайлбарлаж чадахгүй болсон би хэллээ. За миний хүү очиод өөрөө хараарай гэдэл явлаа. Ганданд очиод нэг ламын өөдөөс харж дөрүүлээ суугаад л ном уншууллаа. Лам маань номоо уншиж байгаад хүү маань бараг л хамруу н орох нэ. Бүр яг хамруу ширтээд л маш анхааралтай байна. Тэгээд номоо уншуулж дуусаад гарлаа. Гараад хүүгээсээ асуулаа. За миний хүү харав. Гандан гэдэг чинь энэ газар байна. Лам гэдэг чинь саяны ном уншсан хүн штэ гэсэн чинь тийм байна. Харлаа. Тэгвэл тэр лам чинь өмд цолонгосоор ярдсан байлээ гэж. Лам ном уншиж байгааг их анхаарал тараад байсан нь хаанахаар яриад байгааг нь ойлгочих санаатай байсан шүү га. Тэгээд дундаас нь ани хасаа юу хавцааны үг бол сонссон юм шүү га. Тэр үедээ өмнөс лонгосчууд чинь ани хасаа юу гэж ярьдаг юм байна гэд байсан юм л та. Одоо учиргүй англиар ярьж бичиж уншдаг 5 дугаар ангийн залуу болсон л доо. Хинч зааж өгөөгүй ТV, YouTube үзэл сурсан гэхэд их мундаг. Хаяа ээж та хэдэн жил англи хэл үзэж явлаа гэж асуув.
Би ч одоо ямар 30 жил гэлтэй биш те 20 жил гин. Тэгэхээр та одоо 20 жил сурсан гэхэд 10 жил сурсан надаас муу байна те гэж манийга мяалаастай байдаг гинэ. Эдгээр чи акцент төстэй. Цэвэрхэн. Амар юм бэлээ, супер юм бэлээ. Янзы. Би ми бол баг хажууд нь нэг үг хэлхээсээ ичдэж шүү. Тий, харин манай хүн одоо бас тийм. Англи Монгол хольж ярина. За хүрэлт байгаа Бямба гэдэг залуугийн өчлөлтөд өгөх байна. Найзуудаар шинэ жилээ таарчгаад халуураад эхнэрээс нь орж мөнгө авъя гэхээр нь дагаж орлоо. Эхнэр нь амар таргалчихч. Би ч сайн найзаа яасан ч их тураад гэж хэлээ. Шууд ганц юмны мөнгө бүтчихдэг байж та. Сурц. Ганц юм чамлалтаа санагдаад байхаар нь цай ууд сунгаа эхнэрт нь миний найз одоо ягалт голох гээл жингээ өрөөд ам уу? Бити тураа чи өстө нүднээс гарч. Уг нь сайхан тарган цатгалаа амтан байсан. Ингэж нүднээс гарах гэж гээл аваачлаа. Нэг биш нилээд хэдийн юмны мөнгөтэй орчдөг байж тээ. Одоо богийн дэлгүүр орж эхнэрт нь багийн авгаан таргалсныг өөрийнх нь турсныг гайхаж агаад пэв авнаа яа тийм гэсэн. За, Б хасаа гэдэг залуу. Ажлын хоёр залуу бие биенээ байн хар бор орондууд тийм л та. Нэг өдөр бөөнөрөөр сууж байсан чил нэг нь цагаан мах эргэж гисэн зовж байна гэсэн. Нөгөөх нь чамд юу гэж цагаан өгтэй байх вэ тий. Ямар амар юм бэ? Бид сонсоод арай л гад өгчээгүй. Ямар амар хэлдэв бэ тий. Йоо тэгж л хийж тань. Йоо. За очор сүрэн пүрүүж гэдэг сонсогчийн том машинтай болсон гинэ. Анх удаа ачааны машин аваад их хотын хөдөлгөөнд унаж үзээл би гэдэг хүн чинь их сайхан байлаа. Өндөр том гэдэг нь чихтэйхэн дотор зай антер бол сүрдмээр цэлис уудам гоё шүү дээ. За нэг өдөр яармын гүрэн дээр машин унаад л цонхоо онгоолгоод хөгжмөө чангалцсан. Их л дог явж байлаа. Тэгсэн жолооч талаар нэг машин гүйт төрүүлэх гээд байгаа юм шиг л гэрлээрээ дохиол болиол ахаар нь сайн харсан чинь харин нөгөө машины жолооч маань өөдөөс нөгөө нэг салаавч гаргаад болдгоо шүү. Тэгэхээр өө муу яадаг ПВ гэж бодоол чамшиг муу таавчиг унсангаар намайг хүүцэн гэж байхгүй шүү. Даварсан салаач өнтер гаргаад юу вэ гээл нилээн уур хүрээл нөгөө машиныг жаахан шахаастаа яваал байлаа. Би ч бас зүгээр ахгүй өөдөөс нь салаач гаргаал байлаа. Нөгөө машины жолооч тэнэг гээл хуруу амаараа юм хэлээд байгаа болтой. Түд удалгүй тэрч миний хажууд гүйцээд ороод ирлээ шүү. За одоо жинхэнэ гал гарсан хэрүүл болох нь дээ гэж бодоод цонхоо тултал онгоолгоод нөгөө жолооч руу харсан чи хөөе малаа наад хойд хоёр дугууны чинь завсраар нь чулуу орсон байна гэж инээд юм да. Йоо би бүр гайхаад юу ч дуурсангүй жаахан явж байгаад буугаал хартал нэрэ чулуу орсон байсан. Түүнээс хойш давхар дугуун дотор чулуу орвол харсан жолооч салаавч гаргаад байгааг нэг хараад л ойлгож авсан да гинэ. Тий нэрэ тэгдэг гэсэн. Тийм тэгж мэддэг гэсэн. Тийм гэсэн. Хоёр дугууны чинь завсраар юу орчлаа үзүүлж болдгоо үзүүлмээр. Энэ бол чулуун гэж. За энэ үрээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ мишээ их сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар уушгаа цэвэрлэж уужим амьсгалын читамон за мөн тооно дизайн эрүүл мэндийн модон савн хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгийн. За баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч уушгаа цэвэрлэж уужим амьсгалын читамон бүх хэмжээ сангуудаар худалдаалагдаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Тонот дизайн эрүүл мэндийн модон савн Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3